Эрхэм хүндэт наадамжтай. Толгор төрийн 2229 Их Монгол улсын 814 ардын хувьсгалын 99 жил Говьсөнбөр аймгийн Баяр наадмын мэндийг дэвшүүлье. Хан тэнгэр эцэгтэй, халуун газар ихтэй, хөх тэнгэр эцэгтэй, хөрстө газар ичээтэй, бүрдэж чоног гомарлын үрсад, боржгон түмний их баяр цэнгэл эхлэх гэж байна. Төгөрөг наран инээж тавын Монголыг ээхэд Тэнгэрлэг ардын сэтгэл наадамда яран айсвэ. Тэнгэрт хор бөөгнөрүүлж хормост хүртэл баярлахад тэгс даяан нар зүй эргэж Монгол наадам эхлэх гэж байна. Тэнгис далайг салгиулж ертөнцийн сонрыг мэлааж Тэнгэрлэг түмний сэтгэл азын совинд эзлэгдсэн байна. Соёмбоны нэсэн төрийн туг наран дор гэрэлтэж сод бэлэгт Монгол түмэн минь цэнгэл баяран дэлгэрүүлж байна. Эрхэм хүндэт наадамжтай Монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолын бэлэгдэл алтан соён бүт төрийн далбаа боржгоны өгүүл галголомтыг сахин суугаа нутгийн зам олны хэмэрсэлдийн илэрхийлэл болсон Говьсөнбөр аймгийн тугийг Баяр наадмын ухаанарт эх орныхон цэлмэг намын тэнгэрт залан мандуулах гэж байна. Жаргасан наран буцаж манддаг жаргалтай дэлгэр уйхан зам тэмэн үү. Жаран дэвжих хэрүүлтэй жавхлантай нутаг их орн минь буюу Галтайган зүгсрэм манах учиртай тогсолт минь буюу газар дэлхийг амьд хайрлах тусгаар тогтсон Монгол орн минь буюу Монгол улсын төрийн далбаа Говьсөнбөр аймгийн тугийг мандуулах эрхэм хүндтэй үүргийг Говьсөнбөр аймгийн онцгой байдлын газар Говьсөнбөр аймгийн цагдаагийн хэлтэс Говьсөнбөр аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар ангийн албан хаагчид хүндэтгэлтэйгээр залан орж ирж байна. Эрхэм хүндэт наадамжтай Толгор төрийн 2229 Их Монгол улсын 814 ардын хувьсгалын 99 жилийн Говьсөнбөр аймгийн Баяр наадмын үйл ажиллагааг нээж үг хэлнүү хэмээн Говьсөнбөр аймгийн засаг дарга Гомбодоржийн Батсуур таныг өрн залъя. Боржгон нутгийн ард иргэдээ хүндэж очтоо эрхэм хүндэт наадамжтай өн эртнээс уламжлан ирсэн үр хоожтой өглүүлэн үлдээх үндэсний баяр цэнгэл Монгол наадам Монголын тулгуур төрийн
2229 Их Монгол улсын 814 ардын хувьсгалын 99 аймаг байгуулагдсны 26 жилийн үндэснийх баяр наадмын мэндийг нутгийн зан олон та бүхэндээ өргөн дэвшүүлж байна. Дэлхийн тооллын хотцдог төгс хэмээх холгон жил ээл ивэлтэй байж боржгны уудам талд минь дэлгэр сайхан зуныг дэлхийн ээж бидэнд дэлгэж малчид иргэдийн сэтгэл өөдрөг магнайт хинүүн тусаж байна. Энэ жилийн наадмын говь сүмбэрчүүд бид амжилт бүтээлээр дүүрэн угтаж эдийн засаг нийгмийн бүхий салбарт ахиц дэвшил авчирсан сайхан жил байна. Бид ард иргэдийнхэн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, бүтээн байгуулалтын ажлуудыг өрөөгөөжтэй чанартай гүйцэтгэх, иргэдэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн үйлчлэгийг хүртээмжтэй хүргэх, төрийн үйлчлэгийг шударга, хурдан шуурхай хүргэх, төрийн албан агчдын сахилга хариуцлагыг дэвшүүлэхэд анхаарч ажиллаа. 2020 онд аймгийн нэгдсэн эмнэлэг, 2 дугаар сургууль, 5 дугаар цэцэрлэг, гэр хороолтын өрхүүдийг төвлөрсөн усан гамжид холбох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төвийн барилгуудыг ашиглалтанд оруулж, аймаг сумдын төвийн дэд үтсийг өргөдгөх, нийтийн эдгээр газрын тогтцолтыг сайжруулах ажлуудыг хэрэгжүүлээд байна. Үүний үр дүнд эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын үнэлгээгээр аймаг маань улсын хэмжээнд 6 дугаар байрт ирэмблэгдэж, дэд үтц, бизнесийн орчин, засаглалын үр ашгаар улсдаа тэргүүлж байна. Мөн 2019 онд Монгол Улсын засгийн газрын үнэлгээгээр 8 дугаар байранд Сүмбэр сум маань улсын тэргүүний сумаар шалгарсан сайхан жил болж байна. Энэхүү амжилт нь хоёр сүмбэрчүүд бид бүгдийн амжилт, иргэд та бүгдийн хүчин чармаалтын үр дүн юм а. 2020 онд Монгол Улсын үндсэн хуулийн дагуу улсын хурлын ээлжид 8 дахь удаагийн сонгуулийг зохион байгуулсан онцлог жил боллоо. Тус сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Скватрийн Батболд Гомболдогийн мөнгө цэгнаар сонгогдож, эх 4 жилд хууль тогтоох дэд байгууллагад ой сүмбэрчүүд биднийг төлөөлнө. Улсын их хурлын сонгуульд идэвхтэй оролцож үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхээ хэрэгжүүлсэн нийт ард иргэдэд талархал илэрхийлье. Тун удахгүй бид орон нутгийн сонгуульд оролцсноо. Орон нутгийн бодлогын задлан чанарыг тасралтгүй хэрэгжүүлэх, эхлүүлсэн ажлуудыг үр дүнд хүргэх, орон нутгийн засаглалыг доктортой байлгаснаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломжтой. Иймээс ард иргэд та бүгдийг сонгуульдаа идэвхтэй оролцож хариуцлагатай сонгуульд нэгдэхт итгэлтэй байна. Улсын хурлын сонгуулиар олонхуулсан Монгол Ардын намын мөрөө хөтөлбөр, Монгол Улсын засгийн газрын 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай аймагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын нэлээдгүй ажлуудыг хийхээр тусгасан. 2024 оны 20-24 оны хугацаанд аймгийн төвд дулааны цахилгаан станд, цэвэрлэх байгууламж, Шивээгийн уурхайг дэвшгэлэн өндөр хүчин чадлын цахилгаан станц байгуулах, Шивээгийн сум, Баянтол сумдыг улсын чанартай босоо тэмгэлгийн хавц замд холбох, Шивээгийн сумд сургууль цэцэрлэгийн барилгыг шинээр барих, Чойр Мандалговын автозам, Хэрлэн голын хөмөлтөн үүрийг шинээр барих, аймгийн төвд спорт цогцлбор, боржгонжуулалт зэрэг олон бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ. Эдгээр ажлуудыг хийхэд хөдөлмөрч, бүтээлч олон түмэн, оюунлаг, жавхлаг залуус, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээний салбарт ажиллаж байгаа баялаг бүтээгчид, төрийн болон хувийн хвшлийн ажилтан олон хаагчид та бүдгийн маань хичээл зүтгэл чухал юм. Нар хур тэгсэрсэн дэлгэр сайхан боржгон нутаг минь баяр наадмын уухай сэтгэл огшоон сангинаж, шандаст хурдан хүлгүүдийн уяа сойлог таарч, иргэнгийн хүчит бүхчүүдийн ярвэр дэгширч, эрхэм иргэн харваачдын зэц хараа жигдэрч, зон олны минь мэлний байсаж, сэтгэлийг хөглсөн аймгийн баяр наадам ёсол төгөлдөр эхэлж байна. Дэлхийд ганцхан Монгол наадмаараа ахас игцээ өндөтгэн өв соёлоороо бахархаж, дэнч хотод дэлгэр сайхан наадаарай.
Эрхэм мөндөд наадамчдаа босоо зайтай Монголын минь алтан ураг боржигн төмний наадам энхүү эхлэж байна. Говьсөнбөр аймгийн хан хуур цэнгүүлэх ёслолын арга хэмжээ эхлэж байна. Энэхүү хан хуурыг цэнгүүлнө хэмээн дуу бүжгийн боржигн чуулгын морин хуурч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан энх хоёр.
Эрхэм мөндөд наадамчин зон олон та бүхэндээ хандаж баярын мэндчилгээд шүүлнүү хэмээн Ховсмөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Анс үхийн Батцам таныг тайзнан халуун алгадчтанд өргөтөн авъя. Их Монгол төрийн гал голомтыг загсан эзэн Чингис хааны алтан уургийн үрсад Боржгон түмний өлгийн нутаг Ховсмөр аймагт сууршин ажиллаж амьдарч байгаа нийт ард иргэдэд тулгуур төр байгуулагдсны 2229, Их Монгол улс байгуулагдсны 814, ардын өвсгөлийн 99 жил, аймаг байгуулагдсны 26 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэндийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс олон хувьяасаа өргөн дэвшүүлье. Боржгон нутагта их түүх, өв соёл, зан заншил, үнэт зүйлсээ эрхэмлэн дээдэлж аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хичээн зүтгэж буй хүн бүрийн чин сэтгэл бүтээлж ажиллаж хичээнгүй иргэд та бүхний цаг наргүй хөтөлбөрийн үр шимээр аймаг орон нутаг маань өдрөөс өдөрт хөгжил дэвшлийн их зам тэмүүлж хөгжин дэвшиж байна. Бууралт түүхийн сургамжийг ухаарч үндэсний ухамсар сэтгэлгээг бадрааж соёл түүхэн уламжлаа сэргээн хөгжүүлж сайн бүхнээ өртөөлөн буйхалж сэтгэл зүтгэл, итгэл бишрэл, эрэмзэл тэмүүллийн их хүчийг нэгтгэн ирээдүйн их зүйлсийг хамтын оюун чармаал дээр зохицлон бүтээхийн гэгэн өрөөлийг айлтгая.
Дэлхийд ганцхан Монгол наадмаа та бид 20 цэрийн дэглэмийг мөрдөж тэмдэглэн баярлах гэж байна. Гэхдээ халдвар төвчний дэгдэлд зогсох өдөр ирнэ. Улс гэрийн маань дархлаа, түүх соёл, төрч ёсны төгс бэлэгдэл болсон Монгол наадам 100-100-ыг өртөөлөн үргэлжилсээр байх болно. Говьсөнбөр аймаг маань шинэ зуунд цэцэглэн өгжөж ард түмэн бүтээлч хөдөлмөр оюунлаг байж аз жаргалтай амьдарч золбоо хямар суу алдарн мандан бадарч буян ишгийн дээд бүхэн арвжих хорх болтугай. Хүчит бөхчүүд нь тэнгэр алдлан давж хурдан хөлгүүд нь шандас гайхуулан хурдалж эрхийн мэрэгэн харваачт нь зэц юугаан сорьсон дэлхийд ганцхан Монгол наадмаараа номин дэнжээ хотоодолд сэтгэл тэнүүн сайхан наадаарай. Баргасан малч нэгэр төрсөн бэ атар хэр нутгаан өдөгийн минь гэж боддог.
Бумбулах нарыг бумбулцуудын хэмбэгэн Бүртэн мөнгөн сарыг бүртэн нүүдэн хэмбэгэн Зүгийн Монгол дөрөн дэрэн бийдэн дөрөн твийн насыг цагигуудын хан бийднэ Цагийн түүхээ бичиглэн хүчиглэн ард түмний хүслийг биелүүлэн хүчиглэн алтан хан байнусыг өдөртөлөн хүчиглэн аршаан тонгол хүрнийг өмөлзүүлэн хүчиглэн сэтгэлийг хөвөлцүүлэн хэмбэгэн үүдэн Монгол даяхнаар хөгжилдөн хэн бийнэ Үднэс өгсаа тодотхон хэн хүчиглэн үйл нарыг аргамжин хэн хүчиглэн үлгэр төлсийг хайлан хэн хүчиглэн үзгээр үчээгүй бүхнийг үзүүлэн хэн хүчиглэн
Түүхэнд захидах мордын хон тураагаар их газрыг туулж түмэн жилийн суалдран өнөр мөнхөд мөнхжүүлсэн хөх тэнгэрийн орон Монгол орон бадартай. Барсаслангийн хүчнүүд нь баруун зүүнэн малдайлан дүүж хурдан харцхийн хүлгүүд нь хурууст тэнгэртэн тоосон өргөж эрхээ мэрэгэн харваачтан эр наман хүчлэн татсан эрийн гурван наадамтай эвийн түшигтэй боржигэн түмэн минь наадж байна. Эрбэраран эзнэн байж, эрмиг хурдаран эрхэн байж, эрхээ мэрэгнэрэн түрүүнд нь байж, гой сүмэрчүүд та бүхэн минь дэлгэр зуны алгар талдаан дэнж хатайтал сайхан